төлбөрийн чадваргүйдлийн одоо шинчилсэн найруулга дээр 3-4-т зааснаар төрийн болон орон нутгийн өмч төрөлцсөн мэргэжлийн болон нэгдсэн эмнэлгийн төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг хуулиар тусгайлан зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна гэж заасан юм байна. Тэгэхээр манайх Монгол улсад эмнэлгийн төлбөрийн чадваргүйдэл дампуурлыг тусгайлан зохицуулсан юм бие даасан хууль байдаггүй одоогоор. Тэгэхээр одоо энэ дампууралд орсон тохиолдолд ялангуяа энэ төлбөрийн асуудалтайгаар зайлшгүй шаардлагатай тусламж үйлчилгээ, хэвтэ эмчлүүлж байгаа өвчтөн, яаралтай тусламж эдгээр асуудлыг яаж энэ төлбөрийн чадваргүйдлийн хуулиараа зохицуулсан бэ? Энэ боломж нь бүрдсэн үү? Энэ тасралтгүй эмнэлэг тусламжийн үйлчилгээ алдагдсан тохиолдолд одоо ямар заалтаар зохицуулахаар энэ хуулийн дээр тусгагдж байгаа вэ гэдэг нэгдүгээр асуулт байна. За хоёрдугаар асуулт энэ эрүүл мэндийн яамнаас уулын сайд байж ивэл их зүгээр байсан бах та гэж бодож байна. Гэхдээ ажлын хэсгээс хариулчих бах энэ хуулийн дээр ажилласан хүмүүс бодвол би бүлэг дээр бас бичсэн сайдыг орж ирээсэгээд энэ Америкийн нэгдсэн улсад жишээлбэл энэ эмнэлгийн дампуурлын хуулийг одоо зүгээр энгийн нэг аж ахуй нэгж гэж үздэггүй. Тэрийгээр адилтгадаггүй. Ер нь эмнэлэг эрүүл мэндийн тусламж гэдэг бол тусгай объект. Хүний амнаас эрүүл мэндтэй холбоотой. Тийм болохоор юм тасралтгүй зайлшгүй үйлчилгээ гэсэн ойлголт байдаг. Энэ тасралтгүй зайлшгүй үйлчилгээ буюу яаралтай тусламж, өвчлөгчд одоо энэ хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүст үзүүлэх тусламжийг дампуурлын явц үзүүлэхэд Японд ч юм уу Америкт ингээд шууд төр оролцоод тэр өвчтнүүдийг шилжүүлэн одоо өөр их газар хэвтүүлэх, үзүүлэх, эмчилгээ тасалгаас урьдчилан сэргийлдэг юм бүхэлдээ механизм ажилладаг. Тийм өвчлөлийн хөдөлгөөний шилжилт гэж механизм байдаг. За манай энэ төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинжилсэн найруулганд тэгэхээр ийм олон улсын жишгт нийцсэн ийм зүйл заалт орсон уу? За ороогүй болвол энэ эрүүл мэндийн онцгой объект гэж үзсэн тусгай зохицуултыг яаж тусах юм? Тэр боломж нь байсан уу? Би олж хараагүй учраас хэрвээ энэ асуудал цаашид одоо ямар хууль тогтоомжоор юу зохицуулагдаж явах юм бэ гэдэг дээр нэг хариулт авч. За ажлын хэсгийн 4-р микрофон. Дээд сайд Мөнх Эрдэнэ хариулна. За хууль зүйн дотоод иргэн дээд сайд Мөнх Эрдэнэ Гангамаа гишүүний асуултанд хариулъя. Гамма за уучлаарай. Тий. За таны хэлж байгаа үнэн үнэхээр одоо хувийн хвшлээс гүйцэтгэх боломжгүй төрөөс нийтийн хэрэгцээг хангах ийм зайлшгүй шаардлагатай салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон орон нутгийн өмчт хуулийн этгээдийн хувьд бол энэ хууль одоо хамаарахгүй байхаар бид бас дагалдах хуулийн төсөл тусгасан байгаа. Нөгөө талаасаа төрийн болон орон нутгийн өмчт ялангуяа эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын хувьд төлбөрийн чадваргүйдлийн байдал үүссэн тохиолдолд бол эндээс засгийн газар төрөөс бас тодорхой дэмжлэг үзүүл зохион байгуулдаг учраас энтэй холбоотой харилцааг нь нийтлэг харилцааг нь бол тухайн одоо төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар, эрүүл мэндийн тухай хуулиар тэнд засгийн газрын бүрэн эрх, эрүүл мэндийн яамны бүрэн эрх гээд холбогдох байгууллагуудын бүрэн эрхүүд байдаг учраас энд энэ санхүүгийн дэмжлэгтэй төсвөө санхүүжүүлдэг, төсвөөс дэмжлэг үзүүлдэг, эрүүл мэндийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлдэг ийм зохицуултууд байдаг учраас энэ дээр бол одоо тодорхой зохицуулт байгаа гэж танаас хариулъя. За баярлалаа. За Ганмаа гишүүн тодруулъя. Энэ асуултны хариулт ч одоо хаашаа ч юм бэ те. Хувийн эмнэлгүүдийн жишээлбэл зохицуултаа яах юм? За 4-р микрофон энэ дэр. Ер нь бол нийтлэг байдлаар зохицуулж байгаа. Өөрөөр хэлбэл аль нэг салбарыг онцгойлон авч үзсэн зүйл байхгүй. Яагаад вэ гэхээр энэ өөрөө төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа гэдэг бол үүргийн гүйцэтгэлийг хангахтай холбоотой, нэхэмжлэгчийн шаардлагыг хангахтай холбоотой, хөрөнгө оруулагч иршийг хамгаалахтай холбоотой ийм одоо харилцаа байдаг учраас нийтлэг байдлаар зохицуулсан байгаа. Яг таны хэлж байгаа энэ сая эрүүл мэндийн салбарын онцлогтой холбоотой асуудлыг бас бид ажлын хэсэг дээр ярьж наривчилж бас тусгатлаар анхааръя гэж бодож байна. За 16 цаг өнгөрсөн байна. Өнөөдрийн